Одоо Island Show-г үзсний дараа энэ хайпанд юу ингээд дуртай болохын аргагүй юм биш үү? Хамгийн их зовлон утсан гişүүд гэж би боддог. Тэг гарын харахад бол амар тийм хавцсан тэгээ шумуулны орон болгоос хадцсан орон болгоос байсан. Jungkook энэ хайпны нэг гişүүнийг аварсан байгаад бүх шар ус босно. Сайн уу? K-pop Charuka-гийн YouTube сувагт тавтай морил. Өнөөдөр энэ хайпын амтлагын талаар ярилцах үлээ. Энэ бичлэгийн гол утга учир нь болохоор хэрвээ энэ хайпын амтлагыг ерөөсөө огт мэдэхгүй ер нь сонирхохыг хүсэж байвал энэ бичлэг маш их тус хүргэн тэгээд бас энэ хайпын хамтлагийн фэнүүд болох инженерүүдэд бас зориулсан байгаа. За ингээд бичлэгийг эхлэхээс өмнө лайк, subscribe дараарай. Ингээд бичлэгийг эхлүүлцгээе. 2020 онд Big Hit буюу Hype Entertainment доор ингээд охин агентлагуудтай байдаг шүү дээ. Түүний нэг нь болохоор B-Lift Lab гэдэг entertainment-аас энэ хайпын амтлаг гарч ирсэн. За энэ хүү entertainment нь Island гэдэг шоуг өрсөлдөөн reality шоуг ер нь бол зохион байгуулсан бөгөөд нийт 22 гишүүнтэй анх оролцсон. Шилдэг 7 шалгаруулахаа. Тэгээд ер нь бол энэ хайпын амтлаг бүтсэн гэсэн үг. Нийт 12 анги дээр бүх гишүүдийг шалгаруулдаг. Төгсөлт нь одоо 6 гишүүнийг олон улсын фэнүүдийн санал хүсэлтээр болон харин нэг гишүүнийг одоо шүүгч буюу продюсерууд өөрсдөө сонгохаа. Шүүгчийн хувьд болохоор мэдээж хайпын гүйцэтгэх том захирал болох манай энэ захирал. За тэгээ бүр ментор багш, ментор шүүгчд нь ерөөхдөө алтартнууд болох чочноор бүр ингээд 70 амтлагийн 4 гишүүн, BTS-ийн бүх гишүүд бас TXT амтлагууд ирсэн. Тэгээ бүр ингээд финалийн шатн дээр TXT тэгээ BTS-ийн бүх гишүүд бас ирж энэ шалгаруултыг харсан байгаа. Энд тэнд ингээд мэдээж ингээд K-pop-ын мэдээллүүд явна штэ. Тэгэхээр ял Монгол инженерүүд ингээд одоо Island Show-г үзсний дараа энэ хайпанд юу ингээд дуртай болохын аргагүй юм биш үү? Энэ шоуг үзсний дараа энэ хайпанд бүр үнэхээр хайртай боллоо гэдэг комментиг би маш өөр хүмүүсээс хэд удаа ингэж уншижсэн баггүй. Доорож би 3 удаа маш хол олон сарын зайтай одоо мэдчихсэн. Тэгэхээр за энэ хайпантай танилцахын тулд заажгүй энэ шоуг үзэх хэрэгтэй байна. Тэгэд ерөөхдөө бол YouTube дээр ингээд хайсан чинь ашгүй ингээд гараад ирсэн. За би ер нь эхлүүлэхээс өмнө J, Nick хоёрыг миний хамгийн дуртай гишүүн гэж хэлж ирсэн. За одоо яаж танилцуулах вэ гэхээр анхныхаа дугаарыг үзэл 12 дугаар дугаар дуустал бүр эхнээсээ ингэж таалагдсан гишүүдийн ингээд дараалалаар нь ингээд танилцуулъя гэж бодож байна. Миний хамгийн ихэнд ярих чаа гишүүн болохоор хэн гэж бодож байна? Соно. Үнэхээр игдүүтэй. Бүр үнэхээр реакшн өндөртэй заяа. Тэгээд би ингээд эхний дугаараасаа л одоо Соногийн ингээд бүр реакшнуудыг ингээ хармаар авахгүй. Сунуугийн дэлгэцийн цагийг л ингээ хармаар сунуг гаргаад өгөөч гэж би амар их хүсчихсэн. Бүгдээр анх ингээ соло үзүүлбэр одоо багийн үзүүлбэр үзүүлж яхад сунуугийн үзүүлбэр бүр ямар игдүүтэй исэн бэ? Царайны хувирал амар сайтай. Игдүүтэй ч чадна, бас кулч байж чадна. Ийм амар гоё тэгээд нэг тийм үзүү штэ. Ингээ байнга үзмээр ингээ хармаар санагдадсан тийм гişүүн байсан. 나는 와영. Энэ Island Show чинь дандаа ингээд олон улсын фэнүүдийн санал хураалтаар нь нэгээс бараг 22 дугаар байр хүртэл ингээд чагсаадаг байхгүй юу. Тэгсэн чинь нэгдүгээр байр нь тэгээ орсон гэж вау. Тэг би энийг нэр огт үзээгүй, хэнийг нэр спойлер дуулаагүй ч гэсэн одоо ингээд дэлхийн үзэгчтэйгээ нэгэн зэрэг сунууг ингээд сонирхож игдүүтэй байсныг ингээд мэдчихсэн аа ингээд яг ингээд үзэж явахдаа вау. Адилхан сэтгэж шүү. Олон улсын фэнүүдийн саналаар нийт 4 удаа нэгдүгээр байранд орсон. Анх удаа 2 сая хүний саналаар бүр нэгт орж исэн тийм амар алтартай гишүүн. Ерөөхдөө Суноо бол ер нь амар сайн сурагч, сайн өрсөлдөгч байсан. Ер нь бол нэг доошоо нэг ороод идэггүй. Харин доошоо орох гэдэг шалтгаан нь юу вэ гэхээр тэр Island-ийн шоуг үзээгүй хүмүүст ярихад бол Island гэдэг тийм 12 гишүүнтэй нэг баг байх хэвээр. Тэгээд Artling Ground гээд бас 12 гишүүнтэй тийм баг байх хэвээр. Яг уу дээд доод давхар гэж ячиж болно л доо. Дээд давхарт байх юм бол ер нь бол ингээ хасагдахгүй. Харин доод давхарт байгаад юм бол одоо дараачийн бараг хасагдах амар амархан шатанд энэ доод shot ground гэдэг байрлал нөхгүй юу. Тэгээ сунуу үнэхээр үзүүлбэрээ сайн үзүүлжсэн ч гэсэн хүмүүс ингээ нууц өрсөлдөгч нь нууц санал хураалтаар ингээд сунууг дандаа ингээ доотлын доод давхарлаа буюу ground руу ингээ оруулж чадсан байхгүй юу. Ер нь бол олон улсын фэнүүд тэрэн дээр амар эсэргүүцэл үзүүлсэн юм шиг гэлээ. Тэгээ сунуу бүр ингээд 2 дахь удаасаа ингээд
олон улсын фэнүүдийн саналаар ингээд нэгдүгээр байранд ороодсон болохоор одоо хүмүүс ингээд одоо өрсөлдөгчнөр нь эхлээд айж эхэлж байгаа байхгүй. Сунууг өдөж болохгүй мэн. Сунууд ингээд нууц санал хураалтаар ингээд доошоо явуулж болохгүй мэн. Тэгэх юм бол надад фэнүүд надад саналаа өгөө болох юм ингээд сунуу маш тийм ич хүчтэй байсан. Өөдрөг хүмүүсийн дэргэд байхаар цаанаас амьдралны гоё өөдрөг болчтой шүү дээ. Тэр хүний дэргэд байх юм бол амар гоё өөдрөг, тэгээд гоё эерэг, тийм мэдрэмжийг амар өгдөг, тийм цайлхан. Тэг яг хуу заримдаа тийм ширүүн төрхтэй, яг үнэг шиг төрхтэй үнэн. Энэ хайпэнд бүр үнэг шиг төрхтэй хоёр гишүүн байдаг. За тэгээд сунуу болохоор 2004 оны 6 сарын 24-нд төрсөн мэлхийн орд 177 см өндөр, дээрээ нэг ихчтэй 10 сар бэлтгэгдсэн Солонгос улсын хөөрхөн зангийн мастер гэдэг хочтой хоол хийх, камераар бичлэг хийх дуртай юм байлээ. Шоун дээр ийдсэн дебют хийхийнхаа өмнө маш том хагалгаанд орж ирсэнээ бас хэлж ирсэн. Тэгээд хаяа тэр зовиорууд нь жоохон илрээдээ төрчихсөн. Үнэхээр хатуужилтай, дэссүүртэй, маш олон зүйлүүдийг маш чанартайгаар гүйцэтгэсэн учраас хүмүүсийн хайрыг маш их татсан. Гэтэ юм гэдэг амар учиртай, юм гэдэг амар иргэдэг юм шиг. Хамгийн сүүлийн финалийн шатн дээр Сунуу хэддүгээр байранд орсон гэж олон улсын фэнүүдийн сонголтоор одоо 7 гишүүн сонгох хэвтэл 8-д орсон. 8-д орвол ер нь бол хасагдах магадлалтай байхгүй юу? Нэг гишүүнийг одоо шүүгчнэр буюу одоо манай захирлууд, продюсерууд өөрсдөө сонгосон гишүүн болохоор Сунуу исэн. Ким Сон Ху Айлендо Маш олон удаа 1-р байранд орсон хүн санамсаргүй байдлаар 8-р байранд оронгуудаа шууд хасчих юм бол жинхэнэ дайн зарлана. Тэгэхээр энэ шүүлт бас амар зөв явагдсан гэж боддог. Тийм хөөрхөн гишүүн байна. Шүүлтийн бас гой хэсэг юу байсан бэ гэхээр шууд ингээл эхний ангиасаа эхлээл оролцогчдыг ингээ хасаад байдаггүй надад амар таалагдсан. Магадгүй эхний шатн дээрээ ингээд үнэхээр санамсаргүй байдлаар сул үзүүлбэр үзүүлсэн мөртлөө үнэхээр супер оролцогч байх, өрсөлдөгч байх юм бол яах юм бэ? Ер нь тийм шоу зохион байгуулалт яг тэгж ажиллах хэрэгтэй байна гэж бас бодсон. Дараагийн таалагдсан хоёр дахь гишүүн хин гэж бодож байна. Хийсэн надад амар таалагдсан. 2001 оны 10 сарын 15-нд төрсэн Жинлүүрийн орд 180 см өндөр Солонгос улсын иргэн. Тэгээд ерөөхдөө хамтлагийн төв хоолой, гол хоолой, төв болон гол хоолой гэж явдаг. Өмнө текстийн хамтлагт бэлтгэгдэж байсан. Ер нь бол хамгийн удаан бэлтгэгдсэн гишүүн. Битээс хамтлагийн 3 дууг ингээд 4 өрсөлдөгчөөрөө хуваагдаад ингээд 12 гишүүн 4 өрсөлдөгчөөрөө хуваагдаад тэгээд шалгаруулна гэж байгаа. Хамгийн сайн баг болохоор BTS Fake Love гэдэг баг байсан. Тэрэнд нь хийсэн Пак Сунуу, Пак Сунху, Таки гэдэг тийм 4 оролцогч байсан. Энэ дээр болохоор яг амар хийсэний гишүүдээ буюу өрсөлдөгчөө тийм халамжилж, зааж, тийм сэтгэл зүгээр нь дэмжиж бас хөөрхөн удирдах байгаа нь бүр үнэхээр анхаарал татсан, үнэхээр сайн байсан. Зүгээр чин сэтгэлээсээ байсан. Тэгээ тэр дөрвийг ингээ үзүүлж дуусны дараа бүр хайпын цахил ингэж хэлсэн. Энэ шоуны хамгийн шилдэг үзүүлбэр BTS Fake Love буюу та хэдийн бүжгэлсэн, та хэдэн дуулж бүжгэлсэн энэ үзүүлбэр байлаа гэсэн. Тий, энэ бол үнэхээр сайн үзүүлбэр байсан. Одоо миний хувьд ч гэсэн яг үзсэн маш олон тэр шоуны доторх тэр гой үзүүлбэрүүдээс топ 2-т орохоор тийм лаг байсан. Анх бүр ингээд нэгт орж ирсэн. Гэхдээ өөр нэг үзүүлбэр ороод 2-т орсон. Таны BTS-ийн тест гэдэг тийм шалгаруултан дээр бүр 1-р байранд ороод тэгээд Таки гэдэг гишүүн ер нь бол хамгийн бага оноо авсан мөртлөө хасагдчихсэн ч гэсэн нөгөө 3 гишүүнийхаа нөгөө онц сурлагтан 3 гишүүнийхаа ачаар хасагдаагүй ингээд үлдчихэж байгаа байхгүй юу? 11-р байранд орсон хүн хасагдчихсан. Айгаал бүр яна би ингээ хасагдчихсан намайг үнэхээр муу байсан гэсэн гэл амир ингээ айгаа бийж гисэн чинь хийсэн бүр ингээ зүгээрээ бүх зүйл зүгээр олно гэх бүр ингээ тэрврээд ингээ тайтаа оруулж байгаа хийсэн нэг хэцүү үед хамгийн их түшиж тулж дэмждэг тийм супер хүн юм байна. Супер гишүүн юм байна гэдгийг нь бол мэдсэн. Хийсэн хамгийн хүндрэн авсан. Тайзны үзүүлбэр сайн байсан, манлайлах ур чадвар сайн байсан гэв. Би бол энэ дээр үнэхээр санал нийлжсэн. Хийсэн фэнүүд амар их нэмэгдсэн. Энэ дугаараас хойш дараагийн танилцуулах гишүүн болохоор Пак Сунху. Хамгийн онц сурлагтан лидер сурагч Пак Сунху. 2002 оны 12 сарын 8-нд төрсэн Нумын орд 182 см өндөр
түүний хойч ерөөхдөө Мөсөн хаан хүү гэдэг хочтой. Тэгээ маш тийм тайван, тийм нам гүм, төвийг сахисан, тэгээ царайны хувирлын их бэдгүү мөртлөө тайцны үзүүлбэр нь бас үнэхээр кул учраас ер нь бол Мөсөн хаан хүү гэдэг тийм хочтой болсон. Тэгээ доороо нэг охин дүүтэй гэсэн. Тэгээ дүүтэйгээ ерөөхдөө ингээд хамт байх боломжгүй болсуугаасаа энэ хайпны гишүүн болсон учраас хүссэн болгоныг авч өгөхийг ерөөхдөө хичээдэг гэсэн. Мэдээж урангуулгавч байсан, багасаа хичээлсэн байлээ. Тэгээд ерөөхдөө 10 жил урангуулгалтаар ингээд явж байгаад 2020 онд ерөөхдөө бол зодог тайлсан гэж ярьдэн шүү. Зодог тайлсан. Олон улсын тэмцээнүүд ч гэсэн маш их оролцож исэн. 2015 онд бүр Азиас алтан медаль хүртэл авч исэн. Өсөн урангуулгалтын бас амар сайн тамирчин, олимпийн тамирчин Пак Юна гэдэг шүү. Пак Юнаас бас маш хийж н туртай бас тэрнээс маш их тийм уран зориг авдаг гэсэн гэдгийг бас хэлж байгаа. Пак Юна ч слайхтар юм битг шүү дээ. Зан характер нь маш тогтвортой, тийм нам гүн. Тэгээд бүр 2021 онд Music Bank-ийн хөтлөгчөөр бүр Wonyon-тэй ингэж хамт ажиллаж ирсэн мэлээ. Яг нэг тийм ангид нэг тийм амар лаг онц сурлагтан байдаг шүү дээ. Амар томоотой, бүх юм амар сайн хийдэг. Тэгээд дандаа багш нарын хайртай сурагч гэж бас байдаг шүү дээ. Яг тэрэн шиг шүүгч нарын хайртай өрсөлдөгч бол яхаар гупагсан хүн байсан. Нэгдүгээр ангид явсаар хагаад ерөөхдөө бол энэ хайпны гишүүн болсон. Маш тэгэхээр чадвар нь ямар байсан нь бас ойлгомжтой. Тэгээд 10 жил бүр ингээд урангуулгалтаар хичээлсэн үний төсөр төвчээр гэдэг чинь бас амар штэ. Пак сүнхний болохоор Coachella дээр Sweet Venom гэдэг дууны яг энэ хэсгийг ингээ хараад би ингээ дурлцсан байхгүй юу. Тэгээ би ерөөдөө ингээ судландаа гэж бодсороо судалсан. Тэгээ яг энэ Island-ыг үзсний дараа ер нь бол амар гоё байсан. Уус нэг модель болоход бас амар төгс биетэй, царайтай. Тэгээ дээрээс нь бас жүжигчин, яа ч юм жүжигчний аара, жүжигчний мэдрэмж бас амар их мэдрэгддэг. Тэгээ сүнхөө өөрийгөө үнэхээр нээж чадсан. За дараачихан гишүүн нь болохоор энэ хайпнаас ингээ гишүүдийн анх ингээд харж байхад бол Жонвон бол амар царайлаг гэсэн. Нэр үнэхээр царайлаг. 2004 оны 2 сарын 9-нд төрсөн Хумхай орд 178 см өндөр. Ерөнхийдөө Island Show-ны нууц хүзэр гэгддэг гэсэн. Сүүлийн нэг 2-3 анги дээр ер нь бол 5 дугаар байраас хойш байранд ороод исэн. Тэгээ миний жоохон санаа зовоодсэн. Сүүлдээ бүр ингээ хасагдах шатны байранд орсон. Би мэдээч Жонвоныг угаасаа энэ хайпны гишүүн болон гэдгийг мэдж байгаа ч яг хасагдах гэдэг юм шиг санагдаад амар угаасаа амар санаа зовсон үтсэн. Ерөнхийдөө бол Жонвон ингээд сүүлийн шатанд нэлээ 9 хүн үлдсэн байхад 9-р байрыг эзлээд ер нь өөрөө бас нэлээ хасагдан гэдэгт амар ихтгэлтэй байсан. Яг бас BTS яг тэр үзүүлбэрийн бас дахиад үтсэн баггүй юу? Өмнөх дугаар дээр ч хамт исэн. Тэгээд Жонвоныг ингээд ерөнхийдөө хасагдах байгааг нь ер нь бол ингээд харж байгаа штэ. Ингээд микрофон аваад ер нь ярьслах өгсөн сэтгэлээ болцсон. Тасралтгүй магцаар байсан чинь эцсийн дүн буюу одоо финалийн шатанд Жонвон 1-р байраар бичигдэж гарч ирсэн. Бүр үнэхээр гайхалтай. They try me, in the club, getting dubs with a band for whatever in the back, and she knows, and I know she knows. Мэдээч чадварыг сайн магтах юм бол Жонвон тэнцэн гэдгийг Жонгук ер нь бол мэдчихсэн. BTS ямар том билээ те. Би одоо энэ өгүүлбэр л тэгэл Жонвоны амьдралыг тэр чигт нь өөрчилчихөж байгаа. Жонгук ингэж хэлсэн. Жонвон бол үнэхээр надад таалагдсан, сэтгэл үлдээж чадсан. Би ч бас энэ замд хүсэл тэмүүллээрээ ирсэн. Учираас чи ч бас энэ мөчөд юу мэдэрч байгаагаа чи хизээч мартахгүй цаашид чамайг би урагшлан гэдэгт найдаж байна гэж хэлсэн чи удалгүй финалийн дараагийн дугаарын финалийн шатаа шууд нэгээр бичигдэж гарч ирсэн. Би тэрийг хараад бүр амар их баярлсан. Миний санаа зовж исэн сэтгэлийг амар амраажсэн. Жонвон бол эмээгийн хүүхэд гэсэн. Эмээ дээрээ өссөн. Эмээдээ амар хайртай. Таквондогоор бүр 7 жил хичээлж исэн мэлээ. Тэгээ 4 хар бүстэй, мастер цолтой, дээрээ нэг ихчтэй. Давхраа надад амар таалагддаг. Яа давхрааныхын төгсгөл хэсэг нь амар гоё тийм. Дээшээ өргөлттэй давхраатай. Тэгээ энийхээрээ бүр амар хург харагддаг мэлээ. За дараагийн гишүүн болохоор Жек бол үнэхээр даруухан. 2002 оны 11 сарын 15-нд төрсөн Хилэнцээ орд 178 см өндөр. Тэгээд ерөнхийдөө рэпер холоо гэсэн тийм өрөг гүйцэтгэдэг. Тэгээд Солонгос төрсөн ч Австрали руу нүүрсэн. Тэгээд ерөнхийд чиний лигэр плес гаралтай гэж сонссон. Үнэн үү? 4 жил хийл тоглож байсан. Хэрхийл амар сайн тоглодог хүн байгааз. Ер нь бол маш яван чангарсан гэж хэлж болно. Тэгээд надад яаж тийм бас яг Жекийг хараад тийм Stray Kids хамтлагийн уур амьсгал амар мэдрэгддэг. Stray Kids-ийн нэг гишүүнтэй амар адилхан. Дебют хийх гэж ер нь Австралиас шууд Солонгос руу жаахгүй энэ шоунд оролцох гээд тэгээд гайхалтай тэнцсэн байгаа. Нилээ сүүл хэсгээр амар хүмүүсийн анхаарлыг татсан гэж боддог. Яасан бэ гэхээр 1-р байранд орсон тийм оролцогч нар өөрсдийнхөө багийн гишүүдэд сонгох тийм эрхтэй байдаг.
Тэгээд нэг амар гоё үзүүлбэр үзүүлэх боломжтой болсон чинь хийсэн бүр ингээд зойрч ирж жагаад Джекийг сонгодог аахгүй юу? Би Джекийг сонгоноо. Джекийн тайзны харизма байгаа байдал үзүүлбэр үнэхээр сайн байдаг учраас би Джекийг сонгоно. Тэгээд тэр үзүүлбэр нь нэрээ Джекийг бүр үнэхээр алдартай болгосон. Одоо ч миний санаанаас гардаггүй. Тэгээд энэ Island Show-г үзсэн хамгийн сайн үзүүлбэрийг би бол энэ дуу гэж боддог. Энэ дууны энэ үзүүлбэр гэж боддог. Тэгээд энэ дуунаас хойш Джек бүр ингэж мандан бадарсан. Тэгээд Австрал буюу барууны орны одоо шүтэн бишигчэд санал асуулахаар бүр Джекийг бүр ингээл бөмбөгччихсэн. Тэгэл Джек ингээд энэ хайпны гишүүн басан байдаг. За ингээд сүүлийн хоёр гишүүн болох Ники, J2-ын талаар ярих гэж байна. Тэгээ миний хувьд яг энэ хоёр гишүүндээ дуртай байсан учраас энэ хоёр гишүүний илүү хараад гэж бодсон чинь бүтэнд нь дуртай болоод эхэлсэн. Бас яг ярихад бол хамгийн их зовлогдсон гишүүд гэж би боддог. Яг гэхээр ер нь одоо шүүгчнээр ингээд хатуу шүүмжлэлээ шууд Ники, J рүү ингээд амар шууд тулгааж ингэ шүүмжилдэг гэсэн. Хэцүү амар санаа зовж эсгүүд амар их байсан. Тэгээд Никигийн хувьд болохоор Ники бол Япон гишүүн. Тэгээд бүжгийн чадвар маш сайн. Тэгээд ерөөхдөө Японд маш алдартай гишүүн болсон. 2005 оны 12 сарын 9-нд төрсөн. Номын арт 183 см өндөр. Тэгээд хамтлагийнхаа хамгийн отгон буюу баг гишүүн нэ. Тэгээд төгөлтөр хуур тоглож чадна. Тэгээд бүжиглэх, хөл бөмбөг тоглох тууштай. Дээрээ нэг ихч болно. Доороо нэг дүүтэй, охин дүүтэй юм хэлээ. Тэгээ 3 настаас эхэлж бүжиглэж эхэлсэн, 5 наснаас эхлээд балет сурч ирсэн тийм байгаа. Тэгэд ерөөхдөө шоунооч амар харагдаж исэн. Цэвэр цэмцгэр байдлыг амар их чухалчилдаг. Сүүлийн хэдэн үзүүлбэртээ J Ник хоёр ингээд амар сайн сайжирсан баггүй юу? Тэг шүүгчнөрөө та хоёр үнэхээр сайн байна. Мундаг байна. Та нарын төссөн үзүүлбэрч үнэхээр сайн байна гэж бидсэн чинь дараагийн тулгарч байгаа асуудал нь олон улсын санал хураалтаар манай хоёр бас амар бага наавадсан. Сүүлдээ амар сайжирсан. Сүүлдээ ингээ Япон фэнүүдийн фэндом нь ихсээд тэгээд Ники ингээд шууд бүр 4-р байраар энэ хайпны гишүүн болчихсон. Өөрөө ч гэтэл баг энэ хайпны гишүүн болж чадахгүй байхдаа гэж зогсож яхад Ники гэж дуудахад бүр үнэхээр шоконд ороод амар их баярлчихсан. Ники ингээл энэ хайпны гишүүн болсны дараа ямар амар фэндомууд амар байгаа амар хүчтэй байгаа л тээ. Ники гэдэг хүмүүс ч гэсэн ямар их байгаа л тээ. Надаас эхлүүлээд ер нь бол амар их зовсны жарган гэдэг шиг Ники J2 хоёулаа ингээд хамтлагийн гишүүн болсон. За J-ийн талаар одоо ярих гэж байна. J болохоор 2002 оны 4 сарын 20-нд төрсэн Америк Солонгос иргэншилтэй үхрийн орд за хамтлагийн рэпер хоолой бүжигчний үргийг гүйцэтгэдэг Багдад Америк нэгдсэн улсад буюу Вашингтоны Сиэтл хот төрсэн 9 настайдаа сөүл рүү нүүсэн. За тэгээд айлын ганц тэгээд бүжиглэх чадвар бас сайн. Тэгээд Island дээр ерөөхдөө хурцсан ухаантай ухаалаг гэдгээр ерөөхдөө бол танигдсан. Fashion King J гэдэг тийм бүр хочтой, загварын талаар маш их мэдрэмжтэй. Тэгээд түүх уран зохиол сонирхдаг бөгөөд өөрийгөө эртний хүн гэж бас амар хэлэх дуртай. Тэнгүүтээ гитар бас тоглох дуртай. Амар их ном уншдаг хүний сэтгэн бодох чадвар ч амар өөр газтай. Одоо тэр сүүлийн эргэлтийг яаж тэгж төгс хийж байгаа нь одоо миний хувьд ном уншны ач юм болов гэж бодож байна. Тэгээ бас Никиг амар өөрийнхөө дүүшгээ хайрладаг гэсэн. Үнэхээр бусдыгаа гэсэн өрсөлд өчнөрөө гэсэн амар сэтгэлтэй тийм юу юм бэлээ. Тэгээд хаяа ингээд бүжиг заах үе болох юм бол амар менторлоо зөвлөө тэрийг энийг ингэн цөмөр одоо ингэн тэр ингээд алаадад явчтай мэлээ. Тэр нас амар таалагдчихсан. Эхний 2 анги дээр ингээд харагдчихсан байхгүй юу? Нэг дуугаа шалгаруулах чаа. Тэр J-ийн хоолонд тохирохгүй J бүр тэр дууны 1-р бадгаас 8-р бадаг хүртэл би энэ дууг дуулмаар нэгэ санал төвшүүлсэн ч гэсэн ер нь хоолойчин зохицохгүй байна гэдэг дандаа ингээд канцлагдадсан. 5-р бадагт тэнцээгүй, 6-р бадагт тэнцээгүй, 7-р бадагт тэнцээгүй. Би ч энийг хараад өрөвдөөл ёо J-минь гээл амар бодоол бийжсэн. Тэгсэн чинь ашгүй 8-р бадаг дээр аваад бүгд бас амар баярлж исэн. 몰라 그냥 남는 거 할래 안 해. 엄마 축하해. Тэр байдал надад маш тийм тууштай, тийм зан чанарыг надад харуулсан юм болов уу гэж бас бодсон. J ч гэсэн ер нь өөрийгөө хасагдан гэдгийг амар мэдээд
Гэтэ яг хасагдхаасаа өмнө бусд 11 өрсөлд өгчдөө бүгдэнд нь ингээд тусаал амар том цаасан дээр нэгэнгүү ингээд захиа бичдэг байхгүй юу. Баяртай гэдэг захиа чи үнэхээр тийм мундаг эсэн шүү. Чиний энэ цаан чи амар таалагдсан шүү. Энэ дурсамж чи амар гоё эсэн шүү гэдэг тийм захиаг ингээд амар 11 хуудсан ингээд нэг газар суугаад тасралтгүй биччихсэн. Тэр нь хүмүүсийг амар их уяраасан заяа. Хоёр тон гарын дээр шумуул хатцсан байсан. Тэг гарыг харахад бол амар тийм хавтцсан. Тэгээ шумуулны орон бол угаасаа хатцсан орон бол угаасаа байсан. Тийм амар хавтцсан гартай байсан ч гэсэн ингээд 11 хүнд 11 захиа ингэж бичиж байгаа нь үзэгчдийг маш их уяраасан байна. Бусдыгаа боддог тийм сэтгэлтэй хүн ингээд амьдралаа тэр чигт нөөцлж байгаа байхгүй юу. Тэгэл хүмүүс нь уушаалаа энэ над дээр ингэсэн мэ тэгсэн мэ ингээл гişүүд нь уушаал. Тэгэл маргааш нь заа зөв нь хасагдах таа гэж бодсон чинь маш өндөр саналаар J 12 дахь барайсан ингээд бүр уршилсан байсан. J тэгээ ерөөхдөө гişүүн болох нь ерөөхдөө тодорхой болоод удалгүй энэ хайтны гişүүнээр ингэж дуудагдсан байгаа. Айлам чааг үзэл окей би ингээд альбиасаар инжин болсон. 2020 оны 11 сарын 30-нд альбиасаар дебют хийсэн. Анхны мини альбомоо гаргасан. Тэрний Give and Take гэдэг тийм дебют дуугаа анх гаргаж ирсэн. Тэгээ 2021 онд жилийн шилдэг Rookie хамтлаг буюу жилийн шилдэг шинэ хамтлаг гэдэг шагналыг бүр 4 том авартсаас авсан. Тэгээ тухайн тэр альбом нь 300,000% борлогдсноороо 4-р үеийн бас амжилтыг бас эвдчихсэн. 4-р үеийн хамгийн хурдан 1 сая хувь цомог борлуулсан хамтлаг болсон. Тэгээд ер нь бол Japанд бас 1-р байрт орсон маш олон цомогтой байдаг. Одоо фэн нь ер нь бол 20 дэлхийд даяар бол 20 сая давж байгаа. 20 сая штэ. Манай Монголын хүн амын хит их нуулсан байна. Тэгээд энэ хайпны хамгийн дуртай дуунуудаа бас үлдээгээрээ хамгийн таалагддаг 3 дуу болохоор энэ хайпны Daydream тийм гоё шивнээ ярианы тийм шивнэж дуулж байгаа юм гоё дуу идэж. Би тэрэнд амар дуртай. Хоёр дахь нь болохоор Coachella дээр сонсчихсан. Тэгээд 1-р байранд Sweet Venom энэ хайпны имжлэг ямар хуу байна. Энэ хайпыг мэдгүй хүн ч гэсэн энийг үзээд ер нь бол амар гоё үзэг сэтэл төрсэн байх гэж бодож байна. Тэгээд бас энэ хайпыг дэмждэг эрэгтэй фэнүүд үзэгчид эрэгтэй монгол үзэгч нар ч гэсэн байдаг. Тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Удахгүй Stray Kids хамтлагийн талаар ярина. Тэгээд Stray Kids хамтлагийн тухай гоё зүйл хэлмээр байна. Тэр нь болохоор би Stray Kids-ийг 2021 онд бүр ингээд улаан фанат нь байсан. 2021 оноос эхлээд бүр ингээд амар сонсчихсан. Тэгэд яг хэрхэн дуртай болсон бэ? Тэгээд угаасаа 21 оноос сонсчихсан учраас түүх бас амар их байгаа учраас дуудахгүй. Тэгээд дараа нь Stray Kids хамтлагийн талаар ингээд ярилцах болно. Ингээд бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.